Үзэгч та бүхний энэ орой амралт ая тухтай сайхан өнгөрч байна уу? Эрүүл мэндэд анхаардаг эрхэм үзэгч та бүхэн дэлгэцэндээ ойртон суугаарай. Эрүүл сэтгэлээр хийсэн шийдэл бүхэн зөв байдаг. Тиймээс үзэгч та бүхэн алтнаас үнэтэй эрүүл мэндэд анхаарч сайн сайхан нийгмийг хамтдаа бүтээлцэхийг хүсвэл толгуур шийдэл эрүүл мэндийн нэвтрүүлгээ дугаар алхасалгүй үзээрэй. Ингээд энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ толилуулъя. Уур амьсгалын өөрчлөлт дамжуулагчаар дамжих халдвар төвчний хяналтын чадхыг сайжруулах төслийн удирдлагын болон техникийн зөвлөлийн ажлын хэсгийн уулзалт зөвлөгөөн боллоо. Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын КОИКА байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлт дамжуулагчаар дамжих халдвар төвчний хяналтын чадхыг сайжруулах төсөл нь өнгөрсөн оны 4 сард эхэлсэжээ. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн хам нөлөөгөөр сүүлийн 40 жилийн дотор Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон нь хүн бүхний нүдэнд ил болсон билээ. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлогын баримт жижигхийг шинжилэн боловсруулж Монгол улсын их хурлын тогтоолоор уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг 2011 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох хүний эрүүл мэндийг хамгаалах стратегийг 2012 онд батлуулан хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ эрүүл мэнд, байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар уур амьсгалын өөрчлөлтийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллаж байгаагаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, нэг дэлхийн нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа зөвлөгөөний үеэр хэлж байсан. Бүгдээр Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжил техникийн туслалцаатаагаар уур амьсгалын өөрчлөлт болон дамжуулагчаар дамжиж халдах халдвар төвчний хяналтыг сайжруулах төсөл 2011 оны 4-р сараас эхлэн хэрэгжиж байна. За сүүлийн 40 жил гихтэл хүний хүчин зүйл нөлөө хам хүчин зүйлийн улмаас болон уур амьсгалын өөрчлөлтөөс Монгол улсын экосистемд асар их өөрчлөлт орсон байгаа. Энэ эргээд хүн амын эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлж байгаа. Монгол улс уур амьсгалын талаар баримтлах болгол баримт бичвэртээ өөрчлөлт оруулж 2011 онд уур амьсгалын талаар баримтлах хөтөлбөрийг боловсруулан гаргаж ирж үүнийхээ хүрээнд олон ажлуудыг хийж хамгийн гол нь салбар хоорондын уялдааг хангасан ийм ажлуудыг хийж байна. Энэ төслийн хүрээнд 2011 онд тарган дахал болон хажиг талдварын байгалийн голомтыг нөхцөлдүүлэх хүчин зүйлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судлах, хүн амын дунд хачгаар дамжин халдварладаг халдвар төвчний тархвар судлал, эмнэлзийн төрхийг судлах, шумуулын байгалийн голомт хяналтын шинжилгээ, зоонозын халдвар төвчний мэдээллийн нэгдэн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хүн, мал эмнэлэг, байгаль орчны салбар хоорондын хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлж цаашид энэ онд дээрх судалгааг үргэлжлүүлж гарсан үр дүнгээ баталгаажуулах явдал нэн чухал гэдгийг зөвлөгөөний үеэр онцолж байсан. За тэгэхээр өнөөдөр бол энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар энэ байгалийн голомт халдвар төвчин судлалын үндэсний төв дээр хэрэгжүүлж байгаа КОИКА төслөөр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ судалгааны ажлууд энэ төслийн явцын талаар удирдлагын болон энэ хяналтын гол ажлуудыг хийгдэж байгаа ийм дөнгөж хурал явагдаж байна. Тэгээ энэ манай хуралд бол эрүүл мэндийн дэд сайд Соломон, за манай мэрэгчлэтнүүд, за холбогдох хамтран ажиллагчдын энэ ярилцлага хийж байгаа. Тэгэхээр энэ маань бол зөвхөн ярилцлага төдийгүй манай дэлхийн дахинд бол уур амьсгалын хүчтэй өөрчлөлт явагдаж байна, даяаршил явагдаж байна. За дээр нь бол халдвар төвчний даяаршил бол зөвхөн хүний нийгэмд яваа зогсохгүй биднаас төрүүлсэн ийм өөрчлөлтүүд орж ирж байна. Энэ бол бүх дэлхийг хамарсан уур амьсгалын хүчтэй өөрчлөлтөнд бол энэ бидний эрүүл мэндэд нөлөөлөд байгаа. Ялангуяа халдвар төвчний асуудлууд бол ихээхэн ноцтой байдлуудыг бол үүсгэж нийгэмд. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр төслийн удирдах ажлуудын зөвлөгөөн боллоо. Эрүүл мэндийн яам Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3 төслийн ажлын явцыг хэлэлцэж, эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах удирдах хорооны уулзалт боллоо. Дээрх уулзалтаар эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3 төслийн жилийн онцлог ажлуудаа танилцуулсан. Дээрх төсөл нь анхан шатны тусламж үйлчилгээний 6 багцыг боловсруулж, төсөл хэрэгцсэн аймагуудын зарим үрхийн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвд эмнэлзийн өдөр дэмжиг туршиж үзсэн нь үр дүнгээ өгч эхэлж байгаажээ. Үзэгчдээ тулгуур шийдэл нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжлэн хүрч байна. Манай энэ удаагийн зочноор арсны өвчин судлалын үндэсний төвийн дарга Ангаах ухааны доктор Цог Цэцэг хүрэлцэн ирээд байгаамаа. Танд энэ орой мэндийг хүргэе.
Баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн маань үндсэн асуулт байдаг. Таны бодлоор эрүүл сэтгэл тулгуур шийдэл гэдэг үг юу гэж ойлгож байна вэ? Би эрүүл байж, эргэтэн систем эрүүл байж иж эрүүл сэтгэл байх байх гэж бодож байна. Тулгуур шийдэл гэдэг маань эрүүл биеийн дээр түшгэлсэн зөв шийдвэрүүдийг гаргах нь энэ бас тулгуур шийдвэр байх гэж бодож байна. За тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жилийн хүрээнд арсны өвчин судлалын үндэсний төв нь одоо ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? За ер нь тусламж үйлчилгээний чанар хүртээмж гэдэг асуудал бол маш өргөн хүрээний асуудал. Яагаад вэ гэвэл чанартай тусламж үйлчилгээ хүн авахын тулд тэр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, үйлчилж байгаа байгууллага, хувь хүн өөрөө одоо бүхий л талаар тэр байгууллага бүхий л талаар одоо техник технологийнхаа хувьд, орчин нөхцөлийнхаа хувьд, за эмч мэргэжлийнхаа бодлого, боловсрол чадварын хувьд техник технологи эзэмшиж байгаа байдал, тэнд өгж байгаад үнэлгээ, дүгнэлт энэ бүгд нь одоо цогцоороо чанартай үйлчилгээ явуулж иж энэ чанартай тусламж үйлчилгээг хүн амд хүргэнэ гэж боддог. За би түрүү хэлсэн бүх юм ингээд цогцоороо байж иж энэ тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тэгэхээр зэрэг тэн дээр бол одоо оролцохгүй эрүүл мэндийн салбарын ажилтан, ажилчид гэж байх ёсгүй. Энэ дээр манай ер нь эрүүл мэндийн салбарт чухалгүй сэдв, чухалгүй албан тушаал, чухалгүй одоо ажил гэж байдгүй. Өнөөдөр тэр сантехникийн слесарч гэсэн чухал хэрэгцээтэй. За тэр захилгааны инженерч чухал хэрэгцээтэй. За эмчнэр бол мэдээж тэргүүлэх игнэд байна. Сувилагч нар бол мөн тэргүүлэх игнэд байна. За асрагч бол энэ эмчилгээний энэ тулгуур энэ гурван хүн бол одоо чухал нь. Гэхдээ одоо нөгөө үйлчлэгнүүд байхгүйгээр энэ чухал тусламж үйлчлэгийг чанартай үзүүлэх ямарч боломжгүй. За дээрэс нь нэмж хэлэхэд бол энэ дээр одоо үнэхээр хүнд одоо чанартай тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэхэд бас тэр хүний өөрийнх нь мэдлэг чадвар байхаас гадна бас сэтгэл ханамж одоо тэр тухайн өөрийнхөө эзэмссэн мэрэгжилтэй сэтгэл ханамжтай авж байгаа цалин нь одоо бас өөрийнх нь амьдралын хангамжийг бүрэн хангаж чадах үе хэмжээний ийм цалин авсан. Ингээд үзэх юм бол энэ чанарын асуудал ярих юм бол чанар хүртээмжийн асуудал ярих юм бол маш олон асуудлуудыг ярьж болно. Тэгээд би бас нэг үгийг айгу дахин хэлэх дуртай. Ерөөсөө чанарын асуудал ярихад тэнд чухалгүй мэрэгжил, чухалгүй албан тушаал, чухалгүй одоо үйлчлэгээ гэж байхгүй. Цогцороо шийдэгдчихэж энэ бол чанартай хүртээмжтэй тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэж боддөг юм аа. Тэгээд 2012 онд манай эрүүл мэндийн салбарын хэмжээнд чанарын жил болгож ингэж зарласан байгаа. Тэгээд манай арсны өвчин судлалын төвийн хамт олон энэ чанарын жилийн хүрээнд нийтдээ 81 төрлийн ажлыг бас төлөвлөөд бид нар одоо амжилттай хэрэгжүүлэх шатанд явж байгаа. Ялангуяа ISO 9001-ийг нэвтрүүлэх энэ бол чанарын удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх ийм стандарт байдаг. Энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө стандарт хэмжил зүйн хороотой хамтарч тэндээс одоо мэрэгчлэтнүүдийг урьж ирж хичээл заалгах, зөвлөгөөр авах гэдэг ингээд олон ажлууд хийгээд бид нар эхний шатаа бол амжилттай биелүүлээ явж байгаа. Цаашдаа энэ үйлчлэгийн дээр тавигдах одоо төлбөргүйгээр хийгдэх. Одоо ямар нэгэн өөрсдөөс ямар нэгэн эдийн засгийн шаардахгүйгээр ийм ажлуудыг бас зохион байгуулах ийм үйлчлэгийг бас нэвтрүүлж байгаа. Та бүхэчдэр манай эмнэлгээр очисон байх хаалгаар ороод одоо тэр тусламж үйлчлэгээ үзүүлэхэд тэр хөтөж яаж одоо үйлчлэх хүн тэр хөтөж одоо үйлчлэх гэхэд одоо цаана байгаа үлгүүрийн хүн яаж үйлчлэх вэ? Тэр үүдэнд байгаа асрагч хүн одоо яаж үйлчлэгээ үзүүлэх вэ? Үйлчлүүлэгч маань өөрөө бас ямар үйлчлэгээ үзүүлэх вэ? Тэр хөтөчийг хэлсэн гормын дагуу үйлчлэгээгээ авахын тулд бас л манай дэгж аягийг бас даахах ёстой. Ингээд үйлчлүүлэгч маань бид нар үйлчилж байгаа хүмүүс маань ингэж хамтарч хийж одоо бас энэ үйлчлүүлэгч маань чанартай үйлчлэгээ авна. Бид ч одоо сэтгэл ханамжтай үйлчлэгийг бас үзүүлж чадна гэсэн ийм байр суурин дээр бол бид нар байгаа. Тэгэхээр бол ер нь бидний энэ
чанарын жилд бол нэлээд олон ажлуудыг төлөвлөж олон агцтай ажлуудыг хийхээр ингээд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр арсны өвчин судлалын үндсэн төвөнд бусад төвүүдээс ялгарх онцлогтой тал нь юу юм бэ? Ерөнхийдөө ялгарх онцлог гэвэл улсын хэмжээний арсны өвчин эмчилгээний гооцлын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг, сургалт явуулдаг, за мэрэгжил олох сургалтуудыг явуулдаг, мэрэгжил дээшлүүлэх сургалтуудыг явуулж идэг ийм мэрэгжил арга зүйгээр орон нутагтаа хангаж идэг юм төв. Ялангуяа одоо манай арсны өвчин сүүлийн үед энэ харшлын гаралтай арсны өвчнүүд маш их хийгдэж байна. За үүнтэй холбоотой тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэсэн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх. За энэ уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой хувь хүн өөрийн эрүүл мэндийн мэдлэгтэй байж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ тал дээр нь бид нар анхаарч нэлээд олон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал хөдөө орон нутгийн эмч мэрэгчлүүдтэй бэлтгэхийн тулд онлайн сургалтуудыг сар болгон хийж байгаа. Энэ онлайн сургалтыг бол одоо ямар ч байсан манай эмнэлэг бол 2010 оноос эхэлж хийгдсэн. Ингээд тогтмол ингээд хийгээ явагдаж байгаа. За олон улсын байгууллагуудаа дэлхийн эрүүл мэндийн дэлхийн арсны эмч нарын нийгэмлэгтэй холбоотойгоор олон улсын титан гэдэг теледерматологи гэсэн төслийн хүрээнд бас бид нар олон арга өвчтнүүдийг илгээж оншийг тодруулж тухайн одоо оншин зөв байгаа эсгийг баталгаажуулж за эмчилгээний заалтуудыг авч байгаа. За энэ бол бас нэлээд амжилттай ийм үзүүлэлтүүд болж байгаа гэж бодож байгаа. За бусад төвүүдээс өөр нэг ялгарх онцлог нь гэвэл хүний нүдэн дээр хүний гоо сайхныг алдагдуулдаг, хүний арьсан дээр энэ гарч байгаа тууралтууд маань яг өвчтөн хүнд бол их хүн дээр тусдаг. Эргэн хүн өөрөө дотор эргэтэндээ байгаа ямар нэгэн өөрчлөлтүүдийг мэдэхгүй явж байгаад хүндрүүлцдэг. Тэгвэл арьсан дээр ил харагдчихийдэг. Тэр процесс өнөөдөр эдгэрэх шатантай байна уу? Одоо эсвэл сэдрээд байна уу гэдгийг өвчтөө өөрөө ингээд нүдэн дээр харж идэг учраас бас сэтгэл зүйн хувьд бол нэлээ сэтгэл зүйн талаас нь эмчлэх нэлээ төвөгтэй. Тэгэхээр зэрэг энэ нь бол бас нэг өвөрмөц зүйл болж ирдэг. За нөгөө нэг өвөрмөц онцлог нь юу гэхээр маш хурдан харшлын ургуулаар явагддаг энэ өвчнөд бол нөгөө амь насанд гинт аюул учрах. Өнөөдөр ингээд одоо эрүүл явж байгаа хүн ямар нэгэн харшил төрүүлэгчийг хэрэглээл тэр өөртөө харшил төрүүлдэг одоо хоол хүнс бай, эм бай, одоо юу гэдгийг тэ ахуйтай хэрэгэлдэг хэм бүтээгдэхүүн хэрэглэгдэд тэр уруулаар илэрч одоо амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээж ингэж гинтийн одоо амь нас эрсдэх асуудал гарч идэг. Тиймээс энэ бас тэр талаараа онцлог болов гэж бодож байна. Тэгэхээр бусад төвүүдээс ачааллын хувьд хэр байна? Эмчилгээний онцлогооны хувьд хүртээмжтэй хүрч чадчих байна уу? За бид 5 жилийн өмнөх үетэй ингээ харьцуулах юм бол нийт манай төвөр өршөөлөгчдийн тоо 1.5 дахин ихссэн байгаа. Өөрөөр хэлбэл нэг жилдээ нэг 35-аас 40 мянган хүн үзүүлдэг байсан. Амбулаторийн үзлэгээр. Тэгвэл одоо бид нар 85-аас 90 мянган хүн гэж жилдээ үзүүлж байгаа. За хэвтийн эмчлүүлэх тусламж үйлчилгээ маань нийтдээ нэг жилдээ нэг 5300-аас 5600 хэвтийн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. За лабораторийн онцлогооны хувьд бол олон агцуд бол бас гарсан байгаа. Яг гэвэл энэ ч одоо шинэ технологи нэвтэрч байна, шинэ онцлогоорууд орж ирж байна. За энэтэй уялдуулж одоо лабораторийн онцлогооны чадамж нэмэгдэхийн хэрээр технологи шинжлэхдгийн хэрээр одоо тэнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр миний гол баримталдаг зөвхөн байгууллага удирж явж байгаа хүний үед гол баримталдаг нэг гол асуудал байдаг юм л да. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ эрүүл мэндийн салбарын хувьд бас байгууллага удирж байгаа хувьд ерөөсөө онш эхлээд тодорхой байж ич эмчилгээ тодорхой болдог. Эмчилгээ тодорхой болох юм бол өвдөн чанар гардаг. Тийм учраас онцлогооныхоо тоног төхөөрөмжүүдийг шинжлэх тал дээр анхаарч нийтдээ одоо лабораторийн тасгийн 90-95% нь бол бүрэн шинжлэгдсэн. Олон улсын төвшөнд хийгдэж байгаа онцлогоонуудыг Монголд анхудаа манай эмнэлэг бас хийсэн. Тэгэхээр олон улсын стандарт нийсэн тоног төхөөрөмжөөр хангагдсан гэж ойлгож болох уу? Одоо яг манай өвөрмөц арсны өвчнүүдийн онцлогооны хувьд бол бүрэн хангагдсан. Одоо зөвхөн энийгээ сайжруулад одоо сургалтын тал дээр нь чиглүүлээд энэ тоо хэмжээг нэмэгдүүлэх тийм ээ. Тэгээд хэлбэр
моделийн өөрчлөлт тийм асуудлууд бол байгаа. Ер нь бол олон улсын жишгт хийгдэж байгаа энэ томьёо төхөөрөмждөл онцлогооны томьёо төхөөрөмждөл манайд бол бүрэн ороод ирсэн. За бид нар эмч мэрэгчлэтнээ бэлдээд одоо энэ дээрээ сургалт явуулаад тодорхой хэмжээний амжилтанд хүрээд байгаа. Ялангуяа арьс цэврүүт өвчин гэж нэг төвөгтэй өвчин байдаг. Аутоиммуны өвчин гэдэг. Өөрийн дархлааны алдагдлын энэ өвчин байдаг. За энэ өвчнийг онцлох их маш төвөгтэй дэлхийн түвшинд ч өнөөдөр төвөгтэй хэвээр байгаа. За энийг онцлох тэр иммуноглюкосидний аргаар энийг онцлох методик аргачлалыг боловсруулж энийг одоо бид нар Монгол улсад анхудаа амжилттай хэрэгжүүлсэн. За мөн эсэд одоо гистохими шинжилгээ, иммуногистохими шинжилгээ хийж ялангуяа арсны хавдруудыг онцлох, эрдэмтдийг онцлох ийм боломжийг нээсэн ийм технологиг бол бас нэвтрүүлсэн байгаа. За мөн бусад одоо харшлын гаралтай арсны өвчнүүдийг цуснд нь оншилдог. Цуснд оншилдог. За мөн арсанд татгах сорилоор, наах сорилоор оншилдог ийм онцлогооруудыг бол одоо бид нар бас бүрэн хангасан байгаа. За эх орны үйлдвэрийн урлагийн тосны харшлаас сэргийлэх 9 төрлийн за мөн ахын тоосны за эмийн гэдэг ийм аллергенуудыг бол бэлдэж эхэлсэн. Одоо олон жил хэрэгжилж байна. Сүүлийн үед бол энэ технологио бас бид нар сайжруулах тал дээр ингэ ажиллаж байгаа. За энэ маань бол бас өнөөдрийн төвшөнд олон улсын өнөөгийн шаардлаганд нийцсэн юм тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэж хэлэх бүрэн боломжтой байна. Тэгэхээр та бас ололт амжилтынхаа талаараас дурдвал. За ер нь бол та бүхэн манай эмнэлгийн тухай бас мэдэх бах л та. Цэргийн газарн байсан, Бацаан гээд шорон байсан гэд ингээд явах юм бол ингээд дандаа юуны бас эмнэлгийн бас зориултын бас байранд ингэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ер нь бол өнөөдөр 87 жилийн түүхтэй манай эмнэлэг. Тэгээд ер нь Монгол улсын хүн амыг өнөөдөр 500 мянган хүн амтай байхаас 2,700,000 хүн амтай өсөн хөгж хүртэл манай алба бол энэ үеийн үед ажиллаж байсан эрдэмтэд, эмч нар, ажилчид маань бол хүчин зүтгэж ирсэн. Та бүхэн мэдж байгаа. Манайх бол арьс өнгө гэж хамт байсан. За энэ үеэс эхлээл бид нар одоо хүн амынхаа эрүүл мэндтэй хамт ингэж эрүүл мэндийн төлөө тэмцэж ирсэн. За энэ утгаараа ууган эмнэлгийн нэг. Гэтэл нөгөө талд нь бол байр, орон, одоо хангамж үйлчилгээ, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд бол бас дөрвтэй тийм архиц улс орны засгийн газраас ч гэдэг юм одоо яамнаас анхаарал аваагүй байсан үеуд бол байсан. Тэгээ одоо бол сүүлийн жилүүдэд манай энэ ололт амжилтууд бол нэлээд сайжирч бид нар одоо хэн хөнгөл одоо сэтгэл хангалуун байгаа. Ажилчид маань сэтгэл хангалуун, үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун. За удирдах байгаа бид бас сэтгэл хангалуун. Та бүхэн яг газар дээр өчтөр очиад үзсэн баг тий. Тэгээд нэг өвчтнийг гомдоохгүй юмсан. За нэг ажилчтнаа бас гомдоохгүй урам зоригтой ажиллуулах юмсан гэж чин сэтгэлээсээ бид нар бас ажилдаг. Манай баг тэгж ажилдаг. За энэнийхээ үр дүнг бас харж байгаа. Тий. Тэгэхээр зэрэг манай хамт олон бол ерөнхийдөө өгсөн үүрэг даалгавар өдөртөө биелэгддэг. Үг ер нь бол би нэг үгийг бас хэлэх дуртай. Тэр нь дуурал дуу нэг доктор бол хүч нэг тийм сайхан хамт олон. Тэгээд бид бүгд хамтын хүчээр хувь хүний нэг хүний амжилт гэж бол байдаггүй. Тэгэхээр олон хүний хүч хөдөлмөрөөр аливаа зүйл босч идэг учраас манай хамт олонны энэ хичээнгүй үнэн ч энэ сайхан хөдөлмөрөөр өнөөдөр манай алба Монгол улсын хэмжээнд тэргүүлэх эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх хэмжээнд ингэж очиж ирж байгаа нь бас манай хамт олонны ажлын ололт амжилтаа гэж ингэж бодож байгаа. За та бүхэн бас харсан бах. Зөвхөн энэ арсны өвчнийг онцлоод эмчилгээд гаргаад байх биш. Цааш нь одоо энэ архаг өвчнүүдийг ирмээсийн хугацаа гэж байдаг. Тэр нь дахилтын хугацааг уртасгах. Өөрөөр хэлбэл жилдээ одоо 10 тахтыг өвчин байсан бол тэрийг нэг 7 тахтыг болгох, тийм ээ. 3 тахтыг байсан бол тэрийг огт тахтгүй байлгах. Энэ чиглэл дээр бид нар бас нэлээд бодлогыг баримталж энэ аршаан соёл эмчилгээг бас өргөжүүлэх хөгжүүлж байгаа. За тэр нь Хинтээ аймгийн аврал тусан тэр байгалийн нуур усыг ашиглаад сайхан
сувиллыг байгуулсан. За энэ сувиллыг бол ямар нэг усаас төсөв аваагүй өөрийн санхүүжүүлээд тэгээд одоо ямар ч байсан тэр хавьтай хинэс тутгаа юм сайхан сувилтай болоод гол нь энэ маань нөгөө үйлчлүүлэгч зүгээс тусламж үйлчилгээ хүртээмж чанар энэ дээр гарч байгаа. Тэгээд үйлчлүүлэгчд маань сэтгэл ханамжтай байна гэдэг маань бидний ажлын гол үзүүлэлт. Үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байна гэдэг маань тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байна. Хүртээмжтэй үйлчилж яана л гэсэн үг. Тэгэхээр та түрүүнээс онлайн сургалт гэж ярьж байсан. Энэ телемедицин буюу онлайн сургалт дэмжлэгийг одоо хизээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Ер нь энэ маань одоо хөдөө орон нутгийн иргэдэд хэр өөр өгөөжтэй байдгийг. Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн одоо яг 10 орчим хувь нь одоо хөдөө орон нутгийн иргэд байдаг гэж байсан. Зүгээр яг өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 3 дахин нэмэгдлээ тийм ээ. Тэгэхээр зэрэг хот төвлөрсөн газруудын хүмүүсийн дунд энэ өвчлөл маань бас угаасаа жамсаар их явагддаг. Тэгээд үүнтэй уялдуулж нэгдүгээрт Улаанбаатар хотын өвчлөлөгчд маань хотын өвчлөлөгчд маань илүү байгаа. Хоёрдугаар хөдөө орон нутгад бас манай арсны эмч нар ажилладаг. Зарим аймагуд бол арсны тасагтай. Тэгэхээр зэрэг энэ маань бас тэр хөдөө орон нутгад эмчлэх бүрэн боломжтой. Энэ дээр нь бид нар орчин үеэсээ хоцрохгүйгээр тэр эмч нарыгээд толгойн цэнгэлж энэ орчин үетэйгээ холбогдлолтой шинэ эмчилгээний арга аргачлалыг боловсруулж ингэж бид нар сургалтуудыг онлайн сургалтуудыг явуулдаг. За нөгөөтэйгүр вебсайтаараа дамжуулаад ард иргэдэд зориулсан тийм сургалтуудыг явуулдаг. За энийг бол бид нар нөгөө сайтн дээрээ тавьчихдаг. Тэгэхээр зөвхөн Монгол улс төдийгүй бус дэлхийн бүх улс орнуудаас онлайн зөвлөгөө эмчнэрийн зөвлөгөө аваад авах юм боломжтой ингэж болдог. Энэ бол 2010 оноос эхлэж хийгдсэн юм ажил байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчтнүүд ихсэх хандлагатай байна гэдгсэн. Тэгэхээр одоо танай төвийн хувьд одоо энэ өвчнийг судлах, энэ өвчнөд урьдчилан сэргийлэх дээр ямар эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж байна? За ерөнхийдөө бол эрдэм шинжилгээ судалгааны ажил маань өөрөө нотлохонд суурилсан ажил байх ёстой. Тэгэхээр судалгаа шинжилгээний ажлыг нотлохонд суурилсан энэ ажлыг хөгжүүлэхийн тулд энэ уялдаа холбоотой энэ лабораторийн онцлогоо энэ онцлогооны тоног төхөөрөмжийн шинжилгээ энэ онцлогоог хийх энэ алхмууд маань өөрөө судалгаа шинжилгээний ажилд маш их том амжилт дөхөн болж өгч байгаа. За үүн дээр үндэслээд манай дээр хэд хэдэн судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа. Бид нар шинжилгээний технологийн сангаас 2 удаа төсөл авч хэрэгжүүлсэн. Тэр төсөл маань Монгол оронд нэгдүгээрт нь Монгол оронд арсны өвчний харшлын гаралтай арсны өвчнүүдийг даргалт зөв суурь судалгаа хийсэн. Нийтдээ 21 аймагт суурь судалгааг хийсэн. Маш том одоо үйлчлэх хүрээ ихтэй хүнд тийм төсөлт ажлыг бид нар хэрэгжүүлээд төлөвлөж өгсөн байгаа. За ургамлын тоосны харшлын одоо энэ асуудлаар бас бид нар шинжилгээний технологийн сангаас төсөл авч хэрэгжүүлж тэр харшил судлалын лабораторийн их усрыг тавьж тэнд одоо эх орны одоо Монгол хүнийг аллерги өгөөд байгаа ургамлууд юу байгаа? Монгол хүнд аллерги харшил өгөөд байгаа энэ тооснууд юу байгаа? Хоол хүнс юу байгаа? Им юу байгаа гэдгийг ингэж судалж тэр олон үүсгэгчин дээр тулгуурласан тэр сорилуудыг бэлдэж эхлэдэг байгаа. За энэ бол маш том судалгааны шинжилгээний ажил байгаа. За түрүү ярьсан одоо өөр одоо нөгөө хамгийн сүүлийн үеийн орчин үеийн техник технологи шаардсан арьс цэврүүтэх өвчнүүдийн ялан онцлогооны тал дээр бас судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. За мөн орчин үеийн арьсны өвчнүүдийн шинжилгээний аргууд дээр судалгаа шинжилгээний ажил хийж байна. За манай нэг эмч маань одоо бас Солонгос улсад докторийн зэрэг хамгаалахаар явж байгаа. Энэ бол бас судалгаа шинжилгээний ажил. Судалгаагаа Монголд хийх ийм юутай явсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүгд маань бол манад хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлууд. За бусад одоо магиструудыг хамгаалж байгаа судалгааны ажлууд бас манай арсны чиглэлээр хамгаалж байгаа судалгаа шинжилгээ эрдэмшлэгийн ажлууд манайтай бас холбоотой. Бааз нь зөвхөн манайх. Одоо өөр бол Монгол улсад бол байхгүй. Тэмчрээс энэ бүгд бол манайтай холбоотой судалгаа шинжилгээний ажлууд хийгддэг. За мөн бас резидентүүд
За мөн олон улсын практикийн хурал тавьж байгаа илтгэлүүд энэ бүгд маань одоо бас судалгаан дээр, нотлохоон дээр үндэслэгдсэн ажлууд байдаг учраас энэ бүгд маань нийлээд судалгаа шинжилгээний ажилдаа ингэж орж явдаг. За тэгэхээр битүүрийн бас ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээ миний асуугаагүй үлдсэн зүйл тэгвэл одоо зочны цагийнхаа сүүлийн минутыг тань үлдээж байна. Тэгэхээр энэ хүн эрүүл байж, эрүүл мэндтэй одоо эрүүл байж иж эрүүл хүнээс саруул ухаан гардаг. Тэгэхээр саруул ухаанаар хийгдсэн шийдэл маань зөв байдаг. Тэгэхээр зөв шийдэл маань өнөөдөр амжилтанд хүрдэг. Тэгэхээр зэрэг үүний төлөө одоо бүхэн одоо амжилттай бас энэ улс их орондоо ажил үйлс бүтээхийн төлөө эрүүл байж би одоо энэ эрүүл мэндийнхаа төлөө анхаарал тавьж ийж тий одоо бас амжилтанд хүрэх хэрэгтэй юм шүү гэдгийг нийт үзэгчтэй бас хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй толгуур шийдэл нэвтрүүлэг хамтдаа шийдэх боломжоор үргэлжлэнэ. Эрүүл мэндийн дэд цаа цолмон арсны өвчин судлалын үндэсний төвийн ажил байдалтай бичлэн танилцаж, тус төвөөр өөрчлүүлж байгаа иргэдийн санал хүсэлтийг сонссон. Дэд цаадыг ирэхэд арсны өвчин судлалын үндэсний төвийн захирал цогццог хүлээн авч, эмнэлэг болон шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөө танилцуулж байсан. Эрүүл мэндийн дэд цаад арсны өвчин судлалын үндэсний төвийг шинэ технологиг Монголдо нэвтрүүлэх тал дээр бусдыгаа тэргүүлэн ажиллаж байгааг сайшааж байсан. Арсны өвчин судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд арс хашил, мөөгөнцрийн өвчин, эмчилгээний гоо заслын төрөлхтсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оншилгоо эмчилгээ, урдчин сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг, арс гоо заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт явуулдаг клиникийн түшид зэмлэг ажээ. Өдөрт ингээд одоо миний өмнө 256 хүн үйлчлүүлсэн байна л да. Ямар нэгэн одоо бухимдалтай, танд гомдолтой, одоо эмнэлгийн үйлчлэгээтэй, үйл ажиллагаатай холбогдолтой хүмүүс одоо бухимдаж хэд байх вэ? Өдөрт тохиолдолд байх. Яг л маш баатгалаар үйлчилж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг 13А гэсэн тийм нөгөө юу шаардлагагүй болохоор ямар ч тийм тохиолдол гарахгүй шүү дээ. Тэгээд даатгалаа аваад ирсэн тохиолдол. За одоо тэгээд үйлчлүүлэгч нь эмчрүүгээ яваад тэнд онцлуулаад тэгээд дараагийн эмчилгээний стратеги төлөвлөгөө тэнд хийгдэх нь шүү дээ. Хийгдэхлээр ор байгаа юу ер нь одоо? За ер нь бол эртэлтийн хоногийн хүлээгдэл бол нэг их ачаалттай үед бол 1-2 хоног байдаг. Тий. Гайгүй ер нь их гайгүй тий. Нийт одоо үйлчлүүлэгчтэй. Хөдөө орон нутгаас бол ерөнхийдөө үйлчлүүлнэ. Хэвтийн эмчлүүлэгчдийн дундаас нэг 10% л байдаг. Их удаага ирж гин үү? Анх удаа л ирж. Анх удаа л ирж. Энэ яасан? Ингээ маажаар чирээ яваад. Маажаад яваадсан. Тэгээд тэрийг үзүүлэхээр. За сайн хүн да. Энд ажгүй шүү. Сэтгэл хүрч байна уу? Ийм юмыг ингэ сайжруулж гэсэн хэлэх юм байна. Эмчилгээ онцлогоо бол ер нь ерөнхийдөө дажгүй. Ер нь цаашдаа юу дахиад нэмж хөрөнгө оруулах юмэр байна гэвэл энэ нэг лазерын туяагаар нэг шаарддаг байхгүй. Тэрийг ер нь 2-3 болгочихвол их сайн байна маань эмнэлэгт. Гол төлөв энд болохоор UVA би туяагаар нь болохоор песроз өвчнийг, хайрс дүүлдэг өвчнийг бол эмчилдэг. Тархмал тэгвэл бас хүнийхэн тухайн хүний хувь дооз нь бол тодорхойлж ижил тийм ямар аристай хүн байдаг гэж тодорхойлж курс эмчилгээний тун нь бол тодорхойлогдож ямар хугацаатай хийх вэ? Ер нь 14-өөс 30 хоногийн курс эмчилгээний үр дүн их сайн байгаа. Тийм. Бас нөгөө почис суухтай, захтнаатай айсны тийм одоо хүмүүст болохоор нэг 3 удаа шарлага хийх үр дүн их сайтай байгаа. Арсны өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн дэргэд 2004 оноос эхлэн харшил судлалын лаборатори шинээр байгуулагдсан ургамлын тоосон цэрийн аллергийн бэлтгэх, улмаар харшлын өвчнийг эмчлэх, эмчилгээний вакцин гаргах, судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа юм байна. Цаашид хүнсний бүтээгдэхүүн, эм, зарим химийн бодисын аллерген бэлтгэх зорилготой ажиллаж байна. Мөн мөөгөнцрийн гаралтай арсны бүх төрлийн өвчний бичил харуur, өсгөр шинжилгээ, буудын лапын шинжилгээ болон эс эдийн шинжилгээгээр арсны эмгэг өөрчлөлтийг эд эсийн төвшин шинжилэх ажлуудыг улсын хэмжээнд хийж байгаа үндэсний томоохон төвүүдийн нэг билээ. За харьцан шалтгаантай өвчнүүдийн үүсгэл шалтгаан, өрчлөн сэргийлэх арга зам энэ үүдийг бол судалсан үндсэн дээр өвчлөөс сэргийлэх өвчлөлийг бууруулах ийм арга хэмжээ явагддаг. Энэтэй холбогдсон одоо судалгаа шинжилгээний асуудал ажлууд бол манай лабораториор хийгдэж байгаа. Манай лаборатори бол халдварын бусгаралтай харшил төрүүлэгчийн судалгааг бол хийж эхэлсэн. Тэр дундаа улирлын чанартай тохиолдог ургамлын тоосны харшил өвчний
үүсэх шалтгаан нөхцөлийг Монгол улсын хэмжээнд судлаж өвчин үүсэх үндсэн шалтгааныг тодорхойлсон. Өвчнийг ургамлын зүйлийн түвшинд онцлох 10 зүйн ургамлын онцлогоор бэлтгэсэн. Энийхээ стандарт юмыг бол батлуулж олон улсын хэмжээний шаардлага хангасан стандарт онцлогуудтай болсон. За харшлаар төрүүлэгчээс нь вакцины гаргаж авч эмчилгээний арга байдаг сонгол. Энэ аргын дагуу бид бол сүүлийн бас 30 жилийн дотор хийсэн судалгааны үр дүн нэгтгэж харшлын эсрэг эмчилгээний тарилга, цацлага, ийм шахмал хэлбэрийн аллергийн вакциныг гаргах ийм ажил хийгдэж үр дүнтэй болж байгаа. За энэ жилийг бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын жил болгон зарлсны дагуу бүх төрөлсөн нарийн мэрэгжлийн эмнэлгүүд болон өрхийн эмнэлэг дүүргийн эмнэлгүүдээр явж байна. За өнөөдөр арсны өвчин судлалын үндэсний төв дээр хурж ирж ард иргэдтэйгээ үйлчлүүлэгчтэйгээ уулзаж тус төгөөр үйлчлүүлж байгаа иргэдээс ямар санал гомдол байна. Үйлчлэгээ маань яг тэдний сансан тэм хэмжээнд хүрч үйлчилж чадчихэв үү? Мөн төв дээр минь ямар архиц ололт гарав, шин техник технологи хэр зэрэг хэрэгжиж байна гэдэг тал дээр бол мэрэгчлэтнүүдтэйгээ уулзаж ярилцж байна. За манай арсны өвчин судлалын төвийн бол зөвхөн эмчилгээ үйлчилгээний хувьд дэлхийн шилдэг техник технологиг нэвтрүүлээд зогсохгүй үнэхээр ард иргэдтэй ээлтэй ийм үйлчилгээний орчныг бол бүрдүүлж чадсан нөгөө өөдлөх айл үүднээсээ гихчээр үүднээсээ ахуулаад бол тийм сайхан орчин бүрдэж чадчихэ. Арсны өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс ирэх санал гомдол харьцангуй бага байдаг гэж тус төвийн эмчнэр хэлж байсан. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй дэд сайдыг ярилцаж явахад гомдол санал хэлж бохимдож байгаа үйлчлүүлэгч байгаагүй дуртай зүйтэй болов. Арсны өвчин судлалын үндэсний төвийн үүдээр ороход догчилт үйлчилгээ сайтай болох нь үүдэнд байрлуулсан уламжны савнасаа л харагдаж байсан. Өнөөдөр арсны өвчин судлалын үндэсний төвөнд 170 ор бүхий стационар 9 кабинеттэй зөвлөх поликлиник, эмчилгээний гоо засал нөхөн сэргээх тасаг, лаборатори зэрэг 10 тасаг нэгжүүдтэй 130 гаруй эмч ажлагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа төрөлцсөн нарийн мэрэгжлийн клиникийн эмнэлэг болсон байна. Эрүүл мэндийн дэд сайд Соломон арсны өвчин судлалын үндэсний төвийн ажил байдалтай бичлэн танилцаж, эмч ажилчдтай уулзалт хийсний дараагаар 2005 онд анх ирж байсан үедээ харьцуулахад арсны өвчин судлалын үндэсний төв маш их өөрчлөлт, шинжилэлт, ахиц дэвшил гарсан байгааг онцолж байсан. Эрүүл мэндийн яамнаас 2012 оныг эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах жил болгож зарласан. За энэтэй холбоотойгоор манай сайд дараа нар эмнэлгүүдээр явж энэ чанарын жилийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ ажлыг сурталчлах мөн эмнэлгийн байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцах зорилгоор энэ үйлчлэгүүдийг бол хийж байгаа. За энэ хүрээнд бол бид нэр арсны өвчин судлалын үндэсний төв дээр ирж үйл ажиллагаатай танилцчихсан. За арсны өвчин судлалын үндэсний төвийн хувьд бол байршлын хувьд бол нэлээд ийм шигүү газар байрлсан. За үйлчлэх хүрээний хувьд бол улсын хэмжээний үйлчлэгээтэй энэ байгууллагууд бол нэлээд ачаалттай ийм эмнэлэг байсан. Нэлээд дээр үеийн ийм барилга байшинтай байсан. Харин өнгөрсөн жилээс барилга байшингаа шинжилж, тоног төхөөрөмжөө шинжилж улсын хэмжээний үйлчлэгээтэй гэдэг үүргээ бол маш сайн гүйцэтгэж байгаа эмнэлгүүдийн нэг байгаамаа. За арьсвал хүний бүх биеийг гаднаас нь бүрхэж идэг хамгийн том эргэтэн байдаг. За тэгээд арьсан дээр гарсан бүх юм л хүний нүдэн дээр ил байдаг учраас зайлшгүй маш их анхаарах ёстой. Маш их зөв арчилгаа хийж явах ёстой ийм байдаг л да. Тэгэхээр манай хүмүүс бол нэг арьсныхаа арчилгаан дээр ихэнх нь зарим нь зөв арчилж чадахгүйтэй холбоотой янз бүрийн гоо сайхны асуудлууд, за янз бүрийн батга ихсэлтч байдаг юм уу, арьс нь хуурайшилж байдаг юм уу, янзын асуудлууд бол ихээр үүсдэг. Тэгэхээр арьс арчилгааны хамгийн гол юм нь юу юм гэхлээр цэвэрлэгээ. Ерөөсөө цэвэрлэгээг л маш сайн хийж явах хэрэгтэй. Бүтэн өдөржингөө хүмүүс маань гадуур явна, хүний арьснаас тоос ялгарна, хөлс ялгарна. За тэр бүхэн маань ялангуяа манай агаарын бохирдол ямар байгаа вэ? Хэдэн цаг болоод гараа угаахад ямар хэр гардаг вэ? Тэрэн шиг л нүүр маань бүхэл юмд ил байгаа шүү дээ. Тэгэхээр орой унтахтай ялангуяа арьсны арчилгааг цэвэрлэгээг маш сайн хийх ёстой. За тэгэхээр бол ер нь бол хуурай тослог гэлтгүй батхтай батхгүй гэлтгүй тэр хүмүүс маань орой унтахтаа аль болох нүүрэндээ тохирсон зөөлөн тийм шингэл савн. За хуурай арьстай хүмүүс бол тийм савн агуулаагүй зөөлөн тийм цэвэрлэгчийг
одоо ашиглаж за яг буцалсан усаар угааж болно. За зарим нь бол зүгээр карантины усаар угаахад ч гэсэн яахчгүй шүү дээ. За тэгээд нүрийг бол маш сайн цэвэрлж унтах хэрэгтэй. За тэгээд хуурай байна уу, тослог байна уу гэдгээс хамаарад дараагийнх нь зүйл бол одоо батга их гардаг, жоохон тослогдоо арьстай. За холимог мөртлөө одоо Т-зоноор илүү их тослогддог ч гэдэг юм уу те. Арьсны нүгтэл жоохон ихсэн тийм хүмүүс бол жоохон тийм спиртийн агуулмжтай тоник юм уу, спиртийн уусамлаар нүх агшаах, илүүдэл тослогийг арилгах, одоо хүчсэн эдэсүүдийг гуйжуулах зорилгоор бол арчиж байх хэвээр. За тэгээ батхтай хүүхдүүд маань бол давхар одоо батхны тос хатаах тийм төрөл бүрийн тоснууд байгаа эмчээс үлгээ авсны үндсэн дээр батхны тосыг түрхээд за шаардлагатай бол арьс жоохон хуураш гадах юм бол жоохон чигшүүлэгч лосьон тоник тиймэрхүү юм түрхээд унтах хэвээр. За хуурай арьстай хүмүүс маань болохоор арьсыг бас тохирсон одоо нүүр цэвэрлэгчээр цэвэрлж болно, тосон болон сүүн шигнээр цэвэрлэж болно. Мөн одоо тийм саван агуулаагүй зөөлөн одоо угаагчаар сайхан угааж болно. За тэгээд одоо өөрийнхөө хэрэгэлдэг тохирсон тийм нүүрний шөнийн тос түрхээд унтаж болно. За өглөөний хувьд бол одоо аль нь нүрээ бас сайхан угааж цэвэрлээд өглөө босоод угааж цэвэрлээд за тохирсон өөрийнхөө гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээд гарна. За хамгийн гол нь энэ дээр юу хэлэх вэ гэхээр одоо ялангуяа хавар зуны цагуудад нарны идэвхжил өндөрсөд ихсээд ирдэг. За нөгөө жоохон бүтгэн сэвхтэй байсан хүмүүс маань сэвх нь улаан тодроод ирдэг. Зарим хүмүүс маань бол сэвхгүй байсан хүмүүст бол сэвх үүсээд ирдэг. Тийм учраас нарны хамгаалтыг маш сайн хийж явах хэрэгтэй. Насны онцлог гэдэг маань бол батг бол ер нь бол одоо бүх насны хүнд гардаг. За нэрэ хөвгдөж гарч болно, бага насны хөвгдөж гарч болно. За бүр хөгшин хүмүүс гарч болно. Гэхдээ өсвөр наснд яагаад насны онцлог гэж нэрлээд идэгин гэхээр ерөөсөө тэр тухайн хөвгтийн өөрийнх нь одоо бэлгийн боожилтын үед одоо насны онцлогтой холбоотойгоор 10 хэдээс юм уу 20 хэдэн насны хооронд бол одоо шилжилтийн насны хүүхдэд бол эр бэлгийн гормон буюу андроген гормон гэж маш ихээр ялгардаг эрэгтэй эмэгтэй альж хүүхдэн бид. За тэгэхээр энэ гормоны хэмжээ хүний биед давамгаалаад ирэхээр одоо тосны булчирхайг маш ихээр идэвхжүүлээд маш ихээр тос ялгаруулад хэмжээнээс нь томруулдаг байхгүй. Тэгэхээр энэ тосны булчирхай маань нүүрээр нуруу цээжний дээд хэсгүүдээр хамгийн их шөгөө байралтай байдаг учраас л энэ хэсгээр батга хамгийн ихээр гараад байдгийг. Тэгэхээр ерөөсөө хэвийн хэмжээнээс маш ихээр ялгарсан тос маань арьсныхаа одоо гадаргуу руу арьсныхаа нүксүүгээр одоо багтаж гарч чадахгүйгээр одоо өтгөрөөд бөөгнөрлө үүсгээд ингээд батга үүсгээд байгаа. За дээрэс нь одоо тэр маш их тослог болсон арьсан дээр маань маш ихээр одоо нөгөө агарын бохирдол чинь маш ихээр сууж өгнө. Илүү их онцгой арчилгаа цэвэрлэгээ шаардлагатай болоод ирнэ гэсэн үг. Дээрэс нь хүний арьсны хамгийн гаднах одоо энэ эвэрсэн эдэсүүд маань байнга хүндний нүдэнд харагдахгүйгээр гуйжилтын процесс явагдчихэдэг. Тэгэхээр тэр өгцсөн тэр эвэрсэн эдэсүүд маань арьс цаанаасаа маш их тослог болоод тос даагаад ирэнгүүт тэр арьсны нүксүгний амсрын маань эвэрсэн эдэсүүд нь наалдаа тагтаршаад арьсны нүксүгээ битүүлээд бөглчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө цаанаасаа ялгарх ёстой тос маань ялгарч чадахгүйгээр ингээл батга үүснэ. За дээрэс нь одоо шөнө орой унтахтаа одоо маш сайн цэвэрлж унтаагүйж байдаг юм а. За тэгээд одоо тухайн одоо нөхцөл байдал нь бүрдээд ирэхээрээ арьсны нүксөг наанаасаа битүүрсэн цаанаасаа ялгарх тостой ялгарч чадахгүй ингээ битүү орчин үүсээд ирэнгүүт батга үүсгдэг тийм тусгай агааргүй орчинд үрждэг нэн гэж үржиждэг байхгүй. Тэгэхээр энэ нэн үржээл өглөө босоход нэг хөндөр улаан юм гарчдаг. Өглөө босоход нэг хөндөр юм гарчдаг. Тэгэхээр тэгэл одоо тэрий чинь одоо нэгдүгээрт арьсаа одоо зөв арчилж угааж чадахгүй, хоёрдугаар дээрэс нь гарсан юм а байнга одоо нэг хумслаал, оролдоол бүр ингээд өөрийн мэдлгүй зуршил болчихсон тий. Тэгээд арьсаа одоо гимтээгээ дээрэс нь улам их нэн оруулаад улам хөндрүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ өрөвсөл улам хөндрөөл ахын бол өрөвснийхээ хэрээр одоо томроод идэхтэй маш муухай өрөвслийн дараах нөсөө сорив гэдэг юм үүсдэг. Үзэгч та бүхэн бидний бэлдсэн нэвтрүүлгээс эрүүл мэндийн салбарын эргэн тойронд болж өнгөрсөн мэдээллийг авч мөн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь бидний нэвтрүүлгийн эрхэм зорилго юм. Ингээ та бүхэн бидний бэлдсэн нэвтрүүлгийг эрүүл мэндийн үндэсний портал эмч ЦГМ сайтаар дахин үзэх боломжтой юм аа. Ингээ дараагийн дугаараар дахин шинэ мэдээлэлтэй эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.